Сайн байцгаана уу гадаад мэдээ танилцуулъя. Канада улс шинэ ерөнхий сайттай болсон байна. За өмнө нь Канадын болон Их Британий төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Марк Карни Канада улсын шинэ ерөнхий сайтаар тодорсон байна. За Канада улсын эрх баригч либерал нам өөрийн шинэ удирдлагыг тодруулах сонгуул явуулсан байна. За энэ сонгуульд 85.9% санал авснаар Марк Карни либерал намын даргаарч улмаар болвол тус улсын засгийн газрын тэргүүн буюу ерөнхий сайд болох ийм боломжтой болсон байна. За либерал намын сонгуулийн хувьд бол 9 жилийн гаруй хугацаанд ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байгаад 1-р сард огцорхоо зарласан Жастин Трюдогийн халаг энэхүү энэ сонгуулийн үр дүнд Марк Карни авч байгаа юм байна. За либерал намын шинэ удирдагч ойрын өдрүүдэд ерөнхий сайдын албан тушаалд очино. За ингэснээр бол Трюдогийн 90 үе дуусч байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. За гэхдээ бол консерватив намынхан бол ойрын үед явагдаж байгаа санал асуулгуудад нэлээд дээгүүр байр суурьтай байгаагаас харахад бол либерал нам засгийн эрхэнд тийм ч удаан хугацаанд ажиллахгүй болов уу гэсэн ийм таамаглалыг төвшүүлж болохоор байна. За Марк Карнигийн хувьд 10 дугаар сарын 20-оос хэтрэхгүй хугацаанд парламентын сонгуулийг явуулах хугацааг зарлах юм байна. Өмнө нь Канадын банк болон Их Британий төв банкыг тэргүүлж байсан Марк Карни гадаад бодлогын хэд хэдэн сорилтуудтай нүр тулгарч байна. Тухайлх юм бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ногдуулахаар занал хийлж байгаа тарифын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. За мөн Канада улсыг өөртөө нэгтгэх тухай асуудлыг Дональд Трамп удаа дараа мэдгдсэн. За мөн татвар дахин олон удаа ногдуулахаар занал хийлж байгаа нь бол тус улсын эдийн засгийн амин сүнс болсон хоёр талын худалдаанд чухал нөлөө үзүүлэх ийм занал хийл болж байгаа юм байна. За тийм учраас бол Дональд Трампын зүгээс Канадын ажилчид гэр бүл бизнес рүү дайрч байгаа. За энэ ажиллагаа нь бол бид нар амжилтанд хүрэхийг хүсэхгүй байна гэдгийг шинэ ерөнхий сайд Марк Карни мэдгдсэн байна. За Трамп бол Канадад ногдуулсан татварын хариуд Канада улсын өмнөх ерөнхий сайд Америкийн нэгдсэн улсад хариу гайлын татвар ногдуулахаар бас болсон. За Америкчууд бидэнд хүндэтгэл үзүүлэх хүртэл манай засгийн газар энэ тарифа бол хിവэр үлдээн. Америк бол Канад биш. Канад ямар нэгэн байдлаар ямар нэгэн хэлбэрээр Америкийн нэгдсэн улсын хэсэг болохгүй гэдгийг Марк Карни голчлон анхааруулж мэдгдсэн байна. За Жастин Трюдогийн хувьд ерөнхий сайдын албан тушаалаа өгсөний дараа намын гишүүдтэй хандаж үг хэлэхдээ Канада улс бол Америкийн нэгдсэн улсаас үзүүлж байгаа оршин тогтнох аюултай нүүр тулгараад байна. За энэ бол улс үндэстний хувьд тодорхойлох мөч болж байна. За арчил бол өгөгдсөн зүйл биш, эрх чөлөөч гэсэн өгөгдсөн зүйл биш, Канад хүртэл өгөгдсөн зүйл биш, харин бид нар үүнийг тэмцэж бий болох ёстой гэдгийг Жастин Трюдо үдэлтийн мэдээлэлтэй харуулсан дурдсан байна.